өнгөрсөн жил бидний мэдхээр 2 хүн Дональд Трампыг алах гэж оролдсон. Нэг нь чихэн онсон, нөгөөх нь голфын талбай дотор Дональд Трампыг хүлээж ирсэн. Гэхдээ фейлдсэн л дээ. Өнөөдөр 3 дахь хүний тухай мэдээлэл гарч байна. Гэхдээ ойртож чадаагүй, гэхдээ төлөвлөгөөнийхөө дагуу яваад өөрийнхөө хойд аваа алсан, өөрийнхөө ээж алсан. Яг гэх юм бол санхүүжил босхын төлөө. За тэгээ хинтэй холбоотой байсан бэ гэх юм бол Украинаас тусламж авсан гинэ. За тэгээ би ярихаас илүү Prosecutors say 17-year-old Nikita Kassev killed his mom and stepdad back in February so that he could steal from them the money he needed to try to assassinate President Donald Trump. Nikita Kassev гэсэн залуу 17 настай 2 сард өөрийнхөө ээж аваагаа алсан. Яг гэх юм бол тэдний мөнгөнд хүрэхийн тулд. За тэр мөнгөөр юу хийсэн бэ гэх юм бол Donald Trump-ыг алах гэж үзсэн. When police arrested the teen, he had $14,000 in cash, jewelry, pictures on his phone of his stepdad's debit and credit cards, along with his stepdad's bank account information. Тэгээд цагдаа энэ хүнийг баривчлахдаа $14,000 бэлэн мөнгө, тий? Янз бүрийн бүгж алт монет, тий? За тэгээд утсыг ингээ үзсэн чинь янз бүрийн кредит картын мэдээлэл. За тэгээд сонирхолтой юм надаа. The plan, according to the FBI, was to use a drone with explosives to kill the president and spark a political revolution in the US. Америк улс дотор тий хөвсгөл би болох тэрний төлөө ажиллаж исэн. За юу ашиглаж исэн бэ гэх юм бол дрон. Тэгээ Украин Оросын дайнд одоо байнга хэрэглэж байгаа зэвсгээрээ Дональд Трампыг алах гэж үзсэн гинэ. Court documents state Kassev appears to have written a manifesto calling for the assassination of the President of the United States. He was in touch with other parties about his plan to kill the president and overthrow the government of the United States. За, ерөөхдөө Америкийн засгийн газрыг унгаах гэжсэн. Хүмүүстэй ярьчаад за тэгээ өөрийнхөө төлөвлөгөөгөө манифесто болгосон байна. Нэг ерөөхдөө өөрийнхөө бодлогынхаа документээ ил болгосон. Энэ дээр юу ярьж исэн бэ гэх юм бол Дональд Трамп ба түүний засгийн газар байхгүй болох ёстой. Investigators say the teen identified himself as a follower of a neo-Nazi cult that advocates using violence and terrorism to overthrow governments, and he had already paid in part for a drone and explosives to do just that. За, мөнгө шилжүүлсэн за тэгэхээр хинтэй холбоотой байсан бэ гэх юм бол neo-Nazi, тий? Шинэ үеийн нацисттэй холбоотой. Тэгээ мөнгө шилжүүлсэн дрона худалдаж авах гэсэн, тэр бөмбөгөө худалдаж авах гэсэн. Other messages found on his phone suggest that he was getting at least some guidance and support from others who claimed to be from abroad and spoke Russian. За тэгээд гар утсыг ингээ харсан чинь хинтэй холбоотой хинээс ерөөхдөө дэмжлэг зөвлөгөө авч ирсэн бэ гэх юм бол орос хэлтэй хүмүүс chat message байсан гинэ. In several messages, the teen allegedly wrote, "How long will I need to hide before I will be moved to Ukraine?" За сонирхолтой юм. За тэгээ би энэ үйлдэлийг хийснийхэн дараа хэр удаан нуугдах ёстой юм бэ? За тэгээ хизээ би Украин руу явах боломжтой юм бэ? За тэгээ би Украинд очсныхэн дараа тэгээ хэвийн амьдралтай байх юм уу? Надад ажлын байр олдох юм уу? 1 to 2 months, and then so while in Ukraine I'll be able to get a normal job and have a normal life even if when it's found out what I did. Энэ хүн тэгээ ухаан муутай байхгүй юу? Тэ? Жишээлбэл одоо иймэрхүү үйлдэл хийснийхэн дараа цагаараа дэмжсэн санхүүжүүлсэн зөвлөгөө өгсөн хүмүүс нь юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол тий. За уулзъя залуу баяр хүргэе. За уулзалтын үеэр зүгээр энэ хүнийг зүгээр устгачдаг штэ. За тэгээд хүмүүс намайг мэдсэн ч гэсэн тий. Намайг Дональд Трамп дээр ийм юм хийсэн ч гэсэн би Украин зүгээр жирийн хүн шиг амьдэрч болох юм уу? Үнэн тэнэг хүн байхгүй. Тэр учраас бас The баярлалаа. investigation is still very much ongoing. We will likely continue to learn more ahead of his next court appearance, which is on. За тэгээ энэ судалгаа нь явж байгаа. Тэ. За тэгэл би ингээ хэвийн за тэгээ ингээ харах юм бол бас энэ залуу тийм ухаантай харагдахгүй байхгүй. За тэгээ дахиад 10 хүн байгаа гэж байна. Тэ. Өөр энэ сүлжээний дотор. Тэгээд нэгээс 2 сар нуугдах хэвээр юм уу? Тэгээ би орос хэл сурсан дээр юм уу? Тэгээ Украин руу очих юм бол би энгийн ажлын байр олдох юм уу? Тэ. Гих мэдэрчлээ. За тэгээд ер нь бол үл хийхэд бэлэн. Яа гэх юм бол өөрийнхөө ээжээ авга яатсан шүү дээ. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энэгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн
Power намайг сонирхоор. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. За тэгээ юугаар алхаж исэн бэ гэх юм бол иймэрхүү дрон тий first person view VR headset-ийг өмсчдөг. За дроныг өдөртөг. Тэгээ бөмбөгтэй Wi-Fi юм уу радиогоор ажиллана эсвэл ийм fiberglass оптикаараа. За тэгээ Европт энэний тухай юу болж байгаа юм бэ? Орос Украины дайны ерөөхдөө сүүлийн үед ямар мэдээлэл гарч байгаа юм бэ гэх юм бол Европчууд улам ширүүн болж эхэлж байгаа. Европын өдөртөгч нар том алтан тушаалт нь юу илж байна гэх юм бол хэн нэг нь энэ Ялтын баяр руу Москва руу явах юм бол таадыг торгоё шүү, хорё шүү. За Kaya Kalasic сонсъё. Европын хамгийн ухаантай улс төрч. Any participation in the 9th of May parades or celebrations in Moscow. За 5 сарын 9 тэнийн тэ тэр Ялтын баяр руу явах юм бол will be not taken lightly on хөнгөнөөр хүлээж авахгүй шүү. The European side, considering that Russia is really waging a full-scale war in Europe. Тэгээд яагаад юм бэ гэх юм бол Оросууд Европ руу дайрч байгаа. Украин руу дайрч байгаа. Украин Европын холбооны гишүүн биш. Украин бас НАТО-гийн гишүүн биш шүү. За яг хаа эднэрийн хувьд бол хамаагүй л дээ. Тэгээ иймэрхүү юм ярьж байна. Гэхдээ Америкчууд цаана бас юу хэлж байгаа? Steve Witkoff, Америк Donald Trump-ийн төлөөлөгч, хэлцлийн тийм бэлтгэл хийх, суурийн бэлтгэх хүн дөнгөж сая өнгөрсөн 7 хоногт Москва руу явж 5 цаг Путинтэй уулзсан гинэ. За тэгээ юу ярьсан хэдүүл амт сонсцгоо. There's no doubt about it. I mean, this peace deal is about these so-called 5 territories, but there's so much more to it. There's security protocol. За тэгээд энэ тийм бэлтгэж байгаа инх тайвны хилцэл тэгээ суур ойлголт нь юун дээр үндэслэж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 област Донбасси 4 тэгээд Кримийн арал тий. Тэгээд энэс гадуур зөндөө юм тий аюулгүй байдлын гэрээ гэх мэт ч одоо НАТО цэрэг Европын цэрэг гэх мэт. You know, no NATO НАТО болохгүй тий. A lot of detail attached to it. It's a complicated situation from, rooted in, some real problematic things happening between the two countries. And I think we might be on the verge of something that would be very, very important for the world at large. Тэгээд энэ хурал дээр Witkoff Путинтэй уулзахдаа ерөөхдөө юу ч хэлсэн бэ гэх юм бол би анх удаа Путинаас маш ойлгомжтой тодорхой нөхцлүүдийг сонссон. Өмнө Путинийг зөндөө ярьжсэн тийм НАТО-гийн гишүүн байж болохгүй, цэргүүдийн тийм дэмжлэг байж болохгүй, санхүүжилт байж болохгүй, тэр 4 област Кримийн арлуугаас судлаа гэх мэт шин. За гэхдээ одоо ерөөхдөө Путиний амнаас маш тодорхой Трампын төлөөлөгч тэр юмыг сонссон байна. За сүүлийн үед тэгээд Зеленский 2 хоногийн өмнө Америкийн 60 Minutes дээр ярилцлага өгсөн сонсгоо. When President Trump called you a dictator and said that Ukraine started this war, what did you think? Цагаан ордон дотор уулзалтынхаа өмнө тэгээд Дональд Трамп Зеленский юу гэж дуудсан бэ гэх юм бол диктатор гэж дуудсан. За бас юу хэлсэн бэ гэх юм бол Украинчуудын дайныг ерөөхдөө эхлүүлсэн. За та өөрөө энэний тухай юу гэж бодож байна? Я вважаю, що, на жаль, русські наративи I believe, sadly, Russian narratives are prevailing in the US. Би юу гэж боддог юм бэ гэх юм бол харамсалтай Америк дотоод тий Америкийн улс төрийн тэр цагаан ордон дотор тий Оросуудын найруулга тэнд явж байгаа. Пропаганда тэнд. How is it possible to witness our losses and our suffering, to understand what the Russians are doing, and to still believe that they are not the aggressors? Тэгээ бидний ингэ зовж байгааг нь хараад, бид нар лөө дайрч байгааг нь хараад, бидний үхэж байгаа, тэмцэж байгааг нь хараад яаж тий Оросуудыг буруу биш. Яаж биднийг буруутгах би гайхаад байна. That they did not start this war. This speaks to the enormous influence of Russia's information policy on America, on US politics and US politicians.
Тэгээ энэ юуны баримт юм бэ гэх юм бол тийм Америк дотор, Америкийн улс төр дотор, Америкийн цагаан ордон дотор, Америкийн улс төрчдийг ерөнхийдөө тэр чигээр хэн нөлөөлж байгаа юм бэ гэх юм бол Оросууд. Зеленский энэ дээр нэг анзаарахгүй байна л да. Салхи хэрэгж байгаа юм тийм. Өмнөх 2-3 жилийн хугацаанд Америкчууд тэр чигтээ дэмждэг байсан. Одоо тэр дэмжлэг байхгүй болж байгаа. Яагаад вэ гэх юм бол сонгуул тийм. Улс төрчийн хувьд бол Украиныг хязгааргүй тийм дэмжих төсөн мөнгө ард түмний төвчээр угаасаа байхгүй. Европт хизээний цагт энэ өдөр ирнэ. Тэрийг сайн ойлгохгүй байна л да. Тэ? Энэ бол Путин тэнд ингээд тархиудыг угаацсан юм ерөөсөө биш ээ. Энэ юу юм бэ гэх юм бол ард түмэн 4 жил болгон сонгуул болж байгаа салхи хэрэгж магадгүй шүү. Энийг бас яг Зеленский бас улс төрчдийн тэр ойлголт нь байхгүй байна гэж энд харагдаж байна л да. За тэгээд Трампыг ингээд юу сонсцгоо. You get a country where 25% of its land is gone and the best locations. Тэгээд харъя л та. Украин улсын тэгээд газар нутгийн 25% байхгүй болчлоо. Тэгээд 25% нь бол хамгийн гоё газрууд нь байсан. Хамгийн үнэтэй газрууд нь байсан. Where millions of people killed. You know, you haven't reported accurately the death. And this was Biden's war. За хэдэн сая тэг украинчууд орсууд үхсэн. Тэгээд эрүүл мэдээлэл хуруугаа загаа та нар бас энэ тооны тухай хэдэн хүн үхсэн бэ? Тэг бодит тоонод нь ерөөсөө хэлээгүй. Тэгээ энэ миний дайн биш Байдны дайн шүү. And I'm trying to stop it. Би нэг зогсоох гэж. I think we're going to do a good job. I hope we're going to do. They lose 2,500 young people a week. Think of. Тэгээ украинчууд 7 хоног болгон 2500 залуу хүмүүсийг тэг алдчихж байгаа. Төсөөлөө үзтээ. Толгойн дотор ингээд шингэж гин үү? 7 хоног болон 2500. Гэтэл чи одоо ямар заал дүүрэн юм бэ те? Би баг төсөөлж чадахгүй байна те. Нэг сургуулаасаа ойролцоо те нэг жилийн нэг 50-аас 70 хүүхэд төгсөж байгаа штэ. Тэг 7 хоног болгон хэдэн сургуулийн төгсөлтийн анги зүгээр ингээд устгаа байхгүй болчих штэ те. Now they're Russians and they're Ukrainians, but it's 2,000. We don't care. It's like whatever it is. They're not from your country. They're not from mine. But I want to stop it. 2,500. It's a killing field. Тэгэл зүгээр хүн устгахдаг талбай болцсон. 7 хоног болон 2500 Украин, Оросын тий залуучууд нас орж байгаа. The Civil War. You take a look. I look at the satellite pictures. This should not be happening in our time. Of course, our time can be pretty violent, as we know. But that's a war that should have never been allowed to start. And Biden could have stopped it. Тэгээ энэ дайн ерөөсөө эхлэхгүй байсан. Байден энийг зогсоох боломжтой байсан. Тэгээд Дональд Трамп бас юу гэж хэлсэн бэ гэх юм бол би хаяа энэ сансрын зургийг хардаг. Хин хаана байлтаж байгаа. Тэгээд технологи амар супер штэ. Бүр зум ин хийгээд бүр ингээд хүний толгой нүрийг баг харах чадвартай. Тэгээд Трамп энэ тий сансрын зургийг харахаараа ямар хэрэггүй юм бэ? Ямар хайран яасан олон залуу нас орж байгаа юм бэ? And Zelensky could have stopped it. Байден зогсоох боломжтой байсан. Байден энийг зогсоох боломжтой байсан. Зеленский энийг зогсоох боломжтой байсан. Путин энийг анханасаа эхлүүлэх ёсгүй байсан. Тэгээд бас энэний дараа юу асуусан бэ гэх юм бол нөө Пужин, Зеленский Пужин асуугаад байгаа. Тэр Пужин нийлүүлэх юм уу? Зеленский юу хэлсэн бэ гэх юм бол би Америкт 15,000 тэрбум доллар өгье. Энүүгээрээ дамжуулаад Patriot тийм Пужин худалдаж авъя. Тэгээд Дональд Трамп юу хэлсэн бэ гэх юм бол бараг манай мөнгөөр бидний өгсөн мөнгөөрөө биднээс зэвсэг эргүүлээ худалдаа авах чинь. Тэгэл дандаа биднээс зэвсэг асуудаг. Яагаад ерөөхдөө өөрөөсөө 20 дахин том улстай алцаад эхлэх гээд байгаа юм бэ? Тэгээ байнга биднээс Пужин хүлээгээд байдаг. Тэгээ эндээс юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол тэгээ дэлхийн худалдааны дайн дээрээ, маргаан дээрээ, тариф дээрээ өнгөрсөн 2-3-7 хоног Дональд Трамп бол томоохон ахиц гаргаж чадаагүй. Тэгээ бид нар бүгдээрээ хүлээж байгаа. За, Америкийн хөрөнгөний зах зээл унж байгаа, Америкийн эдийн засгийн үзүүлэлтүүд нь буурж байгаа. Хэвлэл мэдээллийнхэн мань хүнийг хэрэгж гин, алах гэж оролдож гин. За, шинэ алуурчин гарч ирж гин. Тэгээд тийм Дональд Трамп хизээ нэг цагт нь төвчээр нь дуусах байхаа. За, тэгээ Европчууд бас санаа өгтлээ лобби хийж гин, тий. Европчууд юу ярьж байна гэх юм бол Их Британтай юу ярьж байна гэвэл та нар Их Британчууд тусдаа Дональд Трамптай хилцэл хийх юм бол бид нар та нарыг тий торгоё шүү. Бас өөрөө хөшөөрөг ашиглаж байна. За Европын холбоо бас Сербийн ерөнхийлөгч юу хэлж байна гэх юм бол Ялтын баяр руу яваад ирэх юм бол тий явж үзээрэй. Тусгаар тогтолно гэсэн юм байхгүй. Улс төрчид ерөнхийлөгч нь өөрийнхөө хүслээрээ иш явах нь одоо
Тэгээд дэлхийн ийш тийш хуваагдаад байна л да амар эвгүй цаг үед амьдарч байна тий. Тэгээд иймэрхүү солиотой амтангууд фейлдээсээ тэгээд Дональд Трамп хурдхан шиг энэ юмнуудын эцэгтлээсээ тэгээд энэ Германд Европт хурдхан шиг сонгуул болоод энэ дуракууд хурдхан шиг зайлаар тий. Бурхан байна.